За guys, юу ацхан өнөөдрийнхөө видеогоор бүгдээрээ өндөр бүтээмжтэй альфа хүний 21 дадлын талаар ярих гэж байна. За энэхүү сургалтыг бол Dan Penny гэдэг хүний QLE гэдэг програм дээр ярьдаг байгаа. Бид нар 1% Club дээр 3 жилийн өмнөөс гишүүдтэй бол зааж эхэлсэн. Тэгээ өнөөдөр аль бие сур таадад нээлттэй болгож байна. High performance alpha гэдэг маань ерөнхийдөө бидний мэддэг одоо Elon Musk шиг хүмүүс гэсэн. Маш өндөр бүтээмжтэй амьдралын гол зорилго нь угаасаа тэр хүний хийж бүтээмээр байгаа зүйлс нь өөр илүү дутуу жирийн хүн шиг тийм амармаар байна, идэж уумаар байна, гэр бүлтэйгээ тайван баймаар байна гэдэг юм байхгүй. Ерөөсөө л үйлдэл үр дүн гэдэг тайпын хүмүүсийн баримтлагдаг зарчмуудыг гаргаж ирсэн байна. Тэгэхээр хамгийн ихний зарчим юу гэхээр өөрийгөө хайрлах. Энэ хүмүүсийн амьдралын ерөөсөө гол цэг нь бол эдгээр ерөөсөө л өөрсдөө. Зөвхөн энэ хүмүүс өөрийнхөө зорилго, өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө тухтай байдал, өөрийнхөө бүтээмжтэй байдал, өөрт нь гоё мэдрэмж өгдөг хүмүүс ерөөсөө энэ хүмүүстээр л төвлөрдөг. Ерөөсөө энэ зүйлүүдээр л төвлөрдөг. Өөр ямар ч илүү тутам байхгүй. Магадгүй ийм хүмүүсийг бусад хүмүүс хараад айгүй хуваа хичээсэн гэж боддог. Гэтэ энэ хуваа хичээсэндээ биш. Эхлээд тэрхүү өөр эрүүл өчөж, өөр өндөр бүтээмжтэй, өөртөө сэтгэл хангалуун байж дараа дараагийн ажлуудыг хийх учраас ерөөсөө энэ хүний гол анхаардаг зүйл нь бол зүгээр л өөрөө. Тэгэхээр магадгүй бид нар иймэрхүү хүмүүсийг хараад айгүй муухай хүүтэн те хөндөй хүн ямар л бол өөртөө ашиг хардаг гэж бодож иж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бизнес ертөнд рүү орж ирээд томоохон амжилттай хүмүүсийг харах юм бол ихэнх л тийм байна. Хин хүнд ер нь ашиглуулаад суугаад ах вэ те. Хин өөрийнхөө цаг хугацаа хүн зориулаад суугаад ах вэ. Ихэнх бүр юм high performance бид нар бүр 1% орсон хүмүүсийг ярьж байгаа шүү дээ. Тим хүмүүсүүд ямар хүмүүс байдаг вэ гэхээр ерөөсөө л өөрийгөө номер 1 тавьдаг хүмүүс байдаг. Өөрийнхөө удам өгсөө, өөрийнхөө гэр бүл, өөрийнхөө тайван байдал, өөрийнхөө орлого, өөрийнхөө мөнгө, өөрийнхөө амжилт ерөөсөө л өөрийнх нь гол номер 1 тавьдаг зүйл нь бол тэр байна. За хоёрт юу вэ гэхээр өдөр болгон affirmation хийх. Хүн ер нь бол ур чадвараар дамжиж self confidence гэдэг зүйлийг авч байгаа. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг бид нар болохоор self esteem гэж хэлдэг. Ерөөсөө л би энийг хүртэх хэрэгтэй. Би сайхан амьдрах хэрэгтэй гэж хүлээн зөвшөөрөхийг. Энэ магадгүй гэр бүлийн хүмүүжлээс аав ээжийн өгсөн тэр сургаал, зарчим, амьдралдаа юу үлгэрлснээс амар хамаардаг. Тэгэхээр тэр self esteem гэдэг төр өөрийгөө хүлээн зөвшөөрөх энэ зүйл нь бүр гүндэн байгаад энэний гадуур нь юу байгаа вэ гэхээр self confidence буюу энэ зүйл бол олдмол гэсэн үг. Та өөрөө ямар салбар дээр ур чадвартай болно тэрүүгээрээ дамжуулаад ямар нэгэн зүйлийг нугалж чаддаг те үр дүн үзүүлж чаддаг болоод ирэхээр хүн өөртөө итгэлтэй болж ирдэг. Бид нар тэрийг бол self confidence гэж байгаа. А бүр тэрний гүнд байдаг би угаасаа чадна. Яаж юм бүү мэд. Гэхдээ би угаасаа чадна. Би угаасаа чаддیں۔ Би монгол хүн ч юм уу те. Тиймэрхүү зүйл нь бол self esteem байх нь. Тэр self esteem-ийг сайжруулахын тулд яадаг вэ гэхээр ер нь бол аав ээжээсээ сонсож үзээгүй хүмүүс бол өөрөө өөртөө хүчээр хэлхээс өөр арга байхгүй. Дэлхий дээр байгаа ихэнх өөртөө итгэлгүй хүмүүсийг харах юм бол ихэнх нь аав ээжээсээ одоо ясагч янжигнуулан санжигнуулан чамайг яах гэж төрүүлээ юу гэдэг амар үгнүүд өгдөн шүү дээ. Тиймэрхүү үгнүүдийг сонсож өссөн хүн хичнээн мундаг төрөлхийн өгдөлтэй авьяастай дуулдаг бүжгэлдэг борлуулж чаддаг хүнтэй харилцаж чаддаг хүн байсан ч гэсэн ичимхий болоод айцтай болоод ингээд би энэ хумигдаад ирдэг. Тэгэхээр self esteem-ийг буцаад сэргээхийн тулд яаж байгаа вэ гэхээр affirmation гэдэг зүйлийг хийж байгаа. Тэрний юу гэхээр I'm so happy and grateful now that I am цэг гэдэг энэ үгээр эхэлж байгаа. Тэрний юу гэхээр би ийм байгаадаа маш их талархалтай болон баяртай байна гэж өөртөө хүчээр хэлнэ гэсэн. Яг хөө энийг заавал нэг тийм мань мэгзэм шиг давтаж хэлээд байх албатай биш. Гэхдээ ерөнхийдөө зүгээр өөрлөгөө толь руу гарч агаад миний амьдрал өнөөдрийнхөөроо байгаад би аз жаргалтай болон талархалтай байна. Миний 2 гар 2 хөл маань бүтэн байгаад би аз жаргалтай болон талархалтай байна. Би эргэн тойронд найз нөхөдтэй байгаад аз жаргалтай болон талархалтай байна ч юм. Ингээд өөртөө энэ олон үгсийг давтаж хэлж ээж өөрийгөө хүчээр сэргийж яана гэсэн. Өөрийнхөө сонсомоор байгаа зүйлсийг. Магадгүй бид нар тамирчин хүмүүсийг харах юм бол айгүй их өөртөө орилж чарлж урам зориг өгдөг шүү дээ. Тэр яг хүнд хэцүү үед хажуучиг хинч байхгүй үед та өөрийгөө босгож ирэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр магадгүй бүр ёроолоос эхэлж байгаа маш хүнд нөхцөл байдлаас эхэлж байгаа юм байх юм бол би чаддаг те би авьяастай би өгөгдөлтэй би манлайлагч гэдэгтээ талархаж байна. Би үнэхээр баяртай байна гэж өөртөө бүр хүчээр хэлж ээж буцаж босч ирэхээс өөр ямар chance байхгүй гэсэн. Тэгэхээр асар өндөр бүтээмжтэй хүмүүс яадаг вэ гэхээр үргэлж өөртөө тэгж хэлж идэг хүмүүс. Би угаасаа чаддаг. Би угаасаа энийг хүртэх хэрэгтэй. Би бол угаасаа амжилтанд хүрнэ. Дандаа тийм хүмүүсүүдийг өөртөө хэлж чаддаг байжээж амжилтанд хүрдэг байх нь. За high performance хүний 3 дахь зарчим юу вэ гэхээр бүх зүйлээ хэмждэгт байна. Өөрийнхөө яг одоо байгаа цэг болон очмоор байгаа цэгийг бүгдийн тооны ухаан руу болгож аваад бүгдийг хэмждэг. Тэгээ би хэдэн килограмм байгаа, миний өөхлөлтийн инжин хэд байгаа, булчингийн мас хэд байгаа бүгдийг хэмжинэ. Би хэдэн цагт босоод байгаа, хэдэн цаг ажиллаад байгаа, хэдэн төгрөг олоод байгаа. Би хэдэн найзтай. Бүх юмаа тоогоор хэмжинэ. Бүх юм. Тэгэхээр бүх юмаа хэмжинэ гэхээр бүгд ихний ээлжинд ядаж эхлээд screen time-а хэмжиж эхэлсэн дэр. Хэдэн цагийг social media хэрэггүй зүйлд ухаж өнгөрүүлж байгаагаа ихлэ харчих хэрэгтэй. За дараа нь юу вэ гэхээр сард яг хэдэн төгрөг орлого олж байгаагаа хэмжиж. Гэтэ бас нэг юм байна. Юу гэхээр хэдэн төгрөг зарлагдаад байгаагаа бүгд хэмжиж.
Зарлагаас цаана үлдсэн мөнгнөөсөө хэрэг мөнгийг хөрөнгө оруулалт болгож өөртөө болон эртлийн сандаа хийж байгаа үе гэдгийг хэмжижээ. За одоо энэс цааш эрүүл мэнд рүү ороод ирэх юм бол өөхлөлт, булчингийн мас те бүх зүйлүүд орж ирэх нь шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн хүртэл бүх юм ерөөсөө хэмжинэ гэсэн үг. Энэ хүмүүс юу вэ гэхээр худлаа мотивацаар, инспирашнээр энэ тэнд ямар нэгэн юмд огшиж хаа нэг үйлдэл аваад хаяад хаа нэг үйлдэл аваад явдаггүй. Ерөөсөө одоо байгаа цэгээ хэмжээд очмоор байгаа цэгээ хэмждэг. Одоо би фитнес дээр жишээ ярих юм бол зүгээр мотивац авч фитнест явдаг хүмүүс яадаг вэ гэхээр зүгээр юугаач хэмжихгүй жим рүү ороод таарсан юмаа дасгалаа гээл барьж аваад төмрөө өргөж аваад гараа авчдаг. Тэгээ туустаач явдаггүй, 7 хоногт 3 ч явдаггүй, ерөөс ингэ замбраагүй. Харин яг амжилтанд хүрдэг хүмүүс яадаг вэ гэхээр будаага грамлна. Очдог өдрөө бүр тогтно. Цагаа тогтно, минутаа тогтно. Алхдаг зам дээр хэдэн минут алхах уу? Дасгал дуусчаа дахиад хэдэн минут алхах уу, тэ? Яг ямар жинг түрүү 7 хоногт өргөсөн энэ 7 хоногт яг ямар жинг өсгөж өргөх үү? Ерөөсөө л ингэж бүх юмыг хэмжиж хүн амжилтанд хүрдэг. Мөнгөн дээр ч тэр, карьер дээр ч тэр, контентн дээр ч тэр, хэдэн followers толгод, хэдэн views аваад байгаа. Миний инсайтууд, мэдээллүүдний юунд зориод байгаа. Click through rate маань хэдтэй байгаа. Миний борлуулалт маань яаж байгаа гэсэн бүх юмыг тоогоор хэмждэг хүн л амжилтанд хүрдэг болохоос биш. Ерөнхийн нэг юм цээжний бидаар сахан омглон орж ирээл хийгээд үзүүлээд үгүй гэдэг хүн бол хизээж амжилтанд хүрдэггүй. За дараагийн high performance хүний дөрөвдөг зарчим маань юу вэ гэхээр амжилтын мөрийг энэ хүмүүс дагаж чаддаг. Юу гэсэн үг вэ гэхээр цасан дээр аль хэдийн осол авааргүй яваад очих зэгт чинь очих мөр гарцсан байгаа бол өөрөө эго орж өөр мөр гарах гэдэггүй л гэсэн. Өмнөх үеийнхээ амжилттай хүмүүсийг судалдаг. Тэгэхээр бүгдээрээ ном уншлаа гэж бодъё л доо. Номон дээрээс яг мэдээж бид нар how to гэдэг practical номнуудыг бол уншиж болж байгаа. Давхар юу гэхээр biography номнуудыг бол аюу их уншдаг. Яг яаж амжилтанд хүрв, тэ? Яаж миний өмнөх үеийн хүмүүс алхаж ирсэн, тэр хүмүүс яг яаж манлайлж ирсэн, яаж ялж ирсэн, ямар үедээ унж ирсэн, юун дээр фейлдсэн, юу нь онсон. Бүх зүйлүүдийг байнга судалж байдаг. Амжилттай хүмүүсийн мөрийг дагж байдаг. Дээрэс нь бас яг одоо цаг дээр байгаа амжилттай хүмүүс яг яаж амжилтанд хүрээд байна гэдэг тэр зүй тогтлыг бүгдийг нь олж харж байдаг. Ерөөсөө дахиад нэг цээжний бидаар гараад ганцаархны аль би үзүүлээд үгээ халаад үгээ гэж дайрдаггүй гэсэн. Маш их нарийн судалгаа хийдэг. Тэгэхээр би энэ дэр бүр чухалчилж хэлмээр байгаа зүйл нь эхлээд нөгөө 7 хэмжиж нэг отол гэдэг шиг ерөөсөө л гол зүйл бол судалгаа. Миний дараагийн хэлэх зарчим бол лидерийн үнэрлэх гэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яг өөрийнхөө амьдралд одоо байхгүй байгаа материаллык зүйлсүүдийг өөрийн болцсон мэт очиж хурж 5 метр хүүгээрээ мэдэрч үзэх. Жишээ авч хэлэх юм бол та ярмагддаг машины дэлгүүрүүдийг мэднэ те. Мөнх хадаа байна, Porsche байна, Land Rover байна, Toyota байна. Энэ бүх газруудаар ороод яг машиныг авах гэж байгаа юм шиг ороод сандал дээр нь суугаад тэр лидерийн нэг нь үнэрлээд үз. Тэр алкантара материалыг нь гараараа хүрээд үз. Тэр өрүүлийг нь бариад үз. Машиныг нь асаагаад үз, хаанслаад үз. Тэр моторын чимээг нь сонс. Эсвэл адилхан л хаасаагүй кофений үн 5-аас 10 мянгаттай байгаа газар Асем руу очоод тэр нэг гоё интерьертэй гоё газар сууж агаад кофе уугаад үз. Эсвэл Монголын хамгийн мөнгөтэй хүмүүсийн ордог тэр ресторанууд нь орж сууж агаад кофе уугаад үз. Шангрилагийн нэг давхрын лоббид очиж сууж агаад кофе уугаад үз. Кофений үн бол угаасаа хаа газар л 10,000 15,000 дотор байгаа. Тэгэхээр энэ лидерийн үнэрлэн гэдэг нь яадаг вэ гэхээр хүн чинь өөрөө 5 метр хүүтэй шүү дээ. Бүх метр хүүгээрээ өөрийгөө кодлж байна гэсэн. Очоод эргэн тойрноосоо сонсож байгаа зүйл. Яг тэр газар нь ороод харж мэдэрж байгаа зүйл. Тэгээд дээрэс нь мэдээж тэрийг бариад үзэн шүү дээ, тэ. Гартаа бариад үзэн гэсэн. Мэдрээд үз. Яг илээд үз. Тэгээд яг өөрөө унж байгаагаар авж байгаагаар тэр орчиндоо дасаад үз. Юу гэхээр яг цагчин болох үед энэ газар руу ороод дараа нь дасъя гэх юм бол хэтэрхий оройтсан байх болно. Эхлээд өөрийн болгох гэж байгаа зүйлээ төрүүлж өөрийн болгож байгаагаараа мэдэрж ээж дараа нь тийм газар руу орж ирэхэд сандраад байхгүй, эвгүй мэдрэмж авахгүй гэсэн. Тэгэхээр энэ дээр Dan Penny өөрөө юу гэж хэлдэг вэ гэхээр цаашаа яг амжилтанд хүрэхээс өмнө өдөр болгон Rolls-Royce-ийн dealership руу орж машинт нь сууж үздэг, машинт нь хурж үздэг байсан гэж. Бүр борлуулагч нь хүртэл бүр мэддэг болцсон. Тэгтлээ хэмжээнд өөртөө бүр биеийн зүйлийг заавал аавна гэж өөрийгөө програмчилж ээж, хурж үзчихээж, дасч ээж. Яг хөө би нэг юм манифест хийж ийн өөртөө ингээд зүгээр шууд зүг хийж яхад нь ирсэн наалж ийн гэж биелэхгүй. Гэтэ энэ хэмжээнд хүсэж мэдрэх хэрэгтэй. Би яг энэ өөрөө арга барилыг баримталж байхдаа яадаг байсан бэ гэхээр би өөрийн болгож чадахгүй машина түрээслээд чамаагүй унж үзчихсэн. Амьдралдаа супер машин унж үзээгүй байхдаа супер машин нэг өдрөөр ч гэсэн түрээслээд бариад гартаа бариад хааслаад тэр мэдрэмжийг нь аваад үзэнгүүт за би энэ зүйлийг өөрийн болгох юм байна. Тэр хүсэж байгаа шалтгаан чинь улам илүү утга учиртай, бодиттой, барьцтай болж ирдэг. Тэгэхээр бид нар зүгээр нэг гудамжинд явж байгаа гоё машин өнгөрөхийг харах нэг өөр дотор нь суугаад унаад үзнэ гэдэг өөр. Тэгээд магадгүй тэрийг ундаг хүнтэй цаг өнгөрөөхтэй тэрийг зарж байгаа хүнээс нэг мэдээллүүдийг авах. Ингэж лидерийн үнэрлэж яг бүр барьж мэдэрч ирэх юм бол зорилго чинь улам илүү бодиттой болдог.
Тэгэхээр 6 дахь зөвлөгөө маань юу вэ гэхээр энгийн хүмүүсээс хизээч бити зөвлөгөө ав. Зөвхөн өөрийнхөө очихыг хүсэж байгаа цэгт чинь очсон байгаа хүнээс л зөвлөгөө авна. Тэгэхээр магадгүй би өөрийн чинь байгаа цэгийг бол би level 1 гэж тий. Очихыг хүсэж байгаа төвшөнд байгаа хүн чинь магадгүй level 5 дээр бай. Нэг юм яадаг вэ гэхээр бидний хамгийн том гаргадаг алдаа нь очихыг хүсэж байгаа төвшөнд маань бүр очихыг ч хүсдэггүй, бүр очоочгүй. Тэрний талаар ямар ч мэдлэггүй хүн дээр очиж зөвлөгөө авах гад цаг үрээд байдаг. Тэг хүн л болсон хойно ямар хүнээс мэдээлэл аавна, тэрүүгээрээ програмчлагдаад за нэрэж тийм юм уу гэд холбироод олон хүний үзэл бодолд өөрийнхөө бодлыг алдаа яваад байдаг гэсэн. Тэгэхээр хэрвээ чи мэржлийн сагсчин болмоор байгаа бол яагаад бүх хүнээс ч зөвлөгөө авах юм? Тийм үстэй. Хэрвээ чи усан цэлтийн авраг болмоор байгаа бол чамд карате ч юм яг ямар хамаатай. Яг тэрнтэй адилхан. Өөрийн чинь очихыг хүсэж байгаа зорилгод үжи очсон. Чиний зорилгыг чинь өдөр болгоно торохгүйгээр, тоохгүйгээр хийдэг. Тийм төвчний хүнээс ч зөвлөгөө авах юм бол зам чинь хамаагүй шулуухан дүтгэх болно. Тойруу газраар явж заавал алдаж онж бүдэрч хэдэн зуун сая төгрөгөөр шатаж, дампуурж, гөрүүлж, мөрөөлж бүр асар олон юм туулж ээж бүр ингээд амтай голтой зорилго дээр орж ирэх хэрэг байхгүй. Зорилго дээр ч очсон хүнээс л зөвлөгөө ав. Тэгэх юм бол маш их цагийн нэрийг товчлно гэсэн үг. За дараагийн 7 дахь зөвлөгөө юу гэхээр үүргэлж таата бүсээсээ гар. Хэрвээ ямар нэгэн зүйлийг зүгээр л дорой хийчдэг болчих юм бол за энэ үед чи өсгөө болж байна гэсэн үг. Чи байнга ямар газар байх хэрэгтэй вэ гэхээр чи тэр өрөөнийхөө хамгийн өндөрнөш бүр хамгийн намхан хүн байж болох тэр өрөөнд л байх хэрэгтэй. Тэгэхгүй чи дандаа л ингээл угаасаа халахын хавтгаа дээр надаас илүү мэлүүгцэн. Ийм байртай байх юм бол ер нь бол хөвгчл зогссон гэж үзнэ. Үргэлж сурах юмтай. Би үргэлж болоогүй юм байна. Хинч биш юм байна. Хүүе энэ чи ямар амар хараа зоригтой хүмүүс байд юм. Би чинь бүр хинч биш байсан юм биш гэдэг тийм мэдрүүлдэг тийм өрөөнд, тийм хүрээлэл дунд, тийм газар л чи байх хэрэгтэй. Тэгэхээр үргэлж таата бүсээ өрөх. Хаан таата тухтай байдлыг мэдэрн тэндээсээ гар. Ерөөсөө амьдрал дээр ч сая адилхан. Диван дээр бити байнга суугаад, орон дээр байнга бити хөвтөдөө. Босоод тухгүй байдлуудыг өөртөө үүсгэх. Одоо Dan Penny-г нэг хилдэг зүйл нь юу вэ гэхээр ажлын ширээгээ ингэж хүснээр нь хэмжээг нь дээшлүүлж болдог юм ширээ өгдөг шүү дээ, тийм ширээ авч тавьж. За тэгээд ингээд энийгээ өргөөд магадгүй ингээд метр 60 дэх чим өргөөд гаргаад ирнэ шүү дээ, тэнгууд нь доор нь нөхөр юу гэж хэлж яах юм алхдаг treadmill авч тавьж. Тэр доор нь бүр юм алхдаг зам авч тавиад тэгээд энэ дээр лаптопоо дэлгэц тавьчаад ганц юм юу гэхээр энэ дээр алхангаа ажиллая гэж байгаа юм. Чи 5 тухыг хүртэх хэрэгтэй хийн гэж. Чи яасан гэж 5 тухыг хүртээд байгаа юм. Үүргэлж чи зовж явах хэрэгтэй. Тэгжээч чи өснө гэж байгаа юм. Магадгүй энийг сонсоход зарим хүмүүс ч юм уу эмгтэй хүмүүс амар хүнд бууж магадгүй. Гэтэ үнэхээр чи зах зээл дээр тоглоё гэж байгаа бол энэ цусны үнээр авцсан шаркуудын дунд амьд үлдээ гэж байгаа бол чи адилхан л ийм нөхөр байхгүй бол хизээч чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ бол 7 дахь дүрм. 5 тух бол чиний хамгийн том дайсан. Тухтай байдлаасаа холой. Дараагийн өгөх зөвлөгөө бол лазер фокустай бай гэж. Би лазер шиг фокустай бай гэдэг юу гэж хэлмээр байна гэхээр хажууд чинь цөмийн мөн бүгд дэлбэржсэн ч тоохгүй хэмжээнд чи урдах юм руугаа бүр шумбцсан байх хэрэгтэй. Тэгэж шумбаж чадах орон зай нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй, дээрээс нь тэгж шумбаж чаддаг сэдвээ олох хэрэгтэй. Чи юунд бүр улаан галзуу донтож яг энэ цэгнээс өөр юу ч гарч чадхаа болох вэ? Ерөөсөө чи тэрийг л олчих юм бол энэ хорвоо ертөнцийн бүр юу ч хамаахгүй. Ерөөсөө чиний гол фокус бол тэр зүйлийг гүйцэлдүүлэх, тэр зүйлийг сурах, эзэмших, дараагийн түвшинд гаргах. Яг тийм лазер фокустай зүйл олж чадах юм бол зах зээл дээр байж болох бүх давуу тал зөвхөн чиний талд үүсэж байна. Яг тэр зах зээл гэдэг үр дүнгээр дүн тавьдаг. Үр дүнг ур чадвартай хүмүүс гүйцэтгэж чадна. Ур чадвартай хүмүүс бол ерөөсөө л юм дээр төвлөрж лазер фокустай байж чаддаг хүмүүс. Тэр хийж байгаа зүйл рүүгээ бүр гүн гүнзгий шинг. Би ер нь амжилтанд хүрсэн хүмүүсийг харахад ерөөсөө л өөрийгөө өрөөндөө түгжээл би мөнгө олтлоо гарч ирэхгүй гэдэг ч юм уу те. Эсвэл тэр хүн өөрийгөө зүгээр гэртээ түгжээд хитэн сар судалгаа хийж суудаг ч юм. Эсвэл ерөөсөө бүр ингээд хоол идэхээ мартаад ерөөс энэ ажлыг дуусгачих би хоолоо идэх гэж өөртөө хатуу хандаж чаддаг хүмүүс. Ингэж өөрийгөө бүр хязгаарлуугаа хүртэл шахаж чаддаг хүмүүсүүд л амжилтанд хүрдэг болохоос биш. Ерөнхий зүгээр нэг би өдөрт 8 цаг ажиллаж чинь би бүтэн цагаар ажиллаж чинь гэж боддог хүн амжилтанд нэг хүрдэг. Амжилтанд хүрэхэд бол яалчгүй маш олон цагаар ажиллах хэрэгтэй, маш гүнзгий шумбах хэрэгтэй, бүр орчингоосоо тасарч чаддаг байх хэрэгтэй. Тэгжээж ерөнхийдөө бол амжилтанд хүрч байгаа. Тэгэхээр би дахиж онцолж хэлье та хэдэд. Юу гэхээр миний нөгөөд байгаа зөвлөгөөнүүд жирийн 99% Балдан Батууд бол ерөөсөө ч зориулаагүй зөвлөгөө шүү. Энэ бол 1% руу яаж орох вэ гэж. 60,000 хүн дундаас цор ганцаарх 8-д үлдээд үлдсэн 9,999 хүнийг цааш нь харуулах талаар бид нар ярьж байна. Бүр тэр хэмжээнд бэлтгэгдсэн самурай шиг, жанжин шиг өөрийнхөө хийж байгаа зүйлдээ бүр бусдаас ялгарч чаддаг тасархай нэгэн болох талаар ярьж байна. Тэгэхгүй зүгээр
Төгөө наатгаж сонсоод дарамтанд орж ийнө гэх юм бол please энэ видеог эндээс орхио гарч тэгээд намайг бүр блок хийч. Тэгэхээс намайг хараад хэрэг байхгүй. Зүгээр л уртахаар амьдрахад болно. За дараагийн өгц зөвлөгөө маань юу гэхээр бусдын бодлыг ерөөсөж битгий тоо. Бусдын бодол гэдэг бол бид нар энэ дэр бүтэн видео оруулсан байгаа. Та дээр дараад үзэж болно. Бусдын бодол бол ерөөсөө төр зүрийн зүйл. Энэ бол цэвэр хүний даавартай холбоотой. Харин өөрийн зорилго чинь амар ихтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бусад хүмүүс юу гэж хэлхийзэж тоохгүй. Тэр хүмүүс ерөөсөө миний амьдралын шийдвэр гаргагч биш. Би өөрөөр амьдралын зохиолч голдвор. Би энэ амьдралыг удирддаг хүн, би шийдвэр гаргана. Бусад хүн намайг тэнэг гэх юм бол би тэнэг болж хувирахгүй гэсэн үг. Бусад хүн намайг мангар гэхээр би мангар болж хувирахгүй тийм. Ерөөсөө би өөрөөр амьдралыг мэдчихээн, надтай бит юм яар, надад битий заа. Би өөрөөр амьдралтай эзэн бай. Тэгэхээр бусдын бодлыг ерөөсөө тоохгүй. Ганц нөхцөлд тоож болж байна. Тэрний үг ихээр яалтчгүй чи улс төрийн хүн болох гэж байгаа бол тийм. Яалтчгүй чи олон нийтийн ажил хийдэг бол яалтчгүй чи компанийн ажилчдын өмнө хариуцлага хүлээсэн бол ийм нөхцөлд тухайн хүмүүсүүдийнхээ үзэл бодол нөхцөл байдлыг чи сонсож болохоос биш зүгээр капиталист нийгэмд чөлөө зах зээл дээр чи урагш амжилтанд хүрэх гэж байгаа хажуугаас нэг нь болооч гэх юм бол чи болох хэрэгтэй гэсэн үг биш. Бусад хүмүүсийн үзэл бодол гэдэг зүйл чиний зорилгоос ч хамаараад чи өөрөө хүчрхэг байж чадах юм бол яг л танк руу нуум сум харуулж байгаа юм шиг байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг нэг ямар ч тоогод хэрэг байхгүй үр дүн байхгүй тэнд. За дараагийн буюу 10 дахь өгц зөвлөгөө дадал маань юу гэхээр ерөөсөө л амжилттай хүмүүсээр хүрээлүүлэх. Ерөөсөө чиний эргэн тойронд байгаа хүмүүс ур чадвар цайтай, өөрөөс чинь өөр зүйл дээр чадварлаг, амжилттай хүмүүс байх хэрэгтэй. Тэрнээс биш чи ганцаараа тэднийхээ хажууд нэг юм алтан гадсан одон шиг тэгээд нөгөө хэд дандаа чамайг харж баясаж явдаг тийм байж ерөөсөө болохгүй. Чиний хүрээлэл бүгд ур чадвартай, амжилттай хүмүүс байх хэрэгтэй. Чи салбарын мундгуудтай хангаут хийж найзалдаг байх хэрэгтэй. Чи тэр хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Тэгжээ чи очих газар очино. Тэр хүмүүс чамд илүү гоё санаануудыг өгнө. Тэр хүмүүс чамтай илүү хамтрахад дараагийн түвшний зүйл дээр хамтрал үүснэ. Тэгэхгүй ерөөсөө амжилтгүй найзуудынхаа энэ нэг намаг шиг газраас чирж авч явсаар байгаад амжилтанд хүргэнэ гэж ер нь 20 настай бүх хүн боддог баха. Миний ст амьдралаараа ойлгосон нэг юм юу ихээр маш олон номон дээр чинь талаар гардаг. Маш олон гадны гүрүү хүмүүстэй, хувийн хөгжлийн хүмүүс бүгдээр хэлдэг. Ерөөсөө чи хүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ хүнийг өөрчилж болдог байсан бол чи архинд орсон хүмүүсийг дэлхийд байгаа бүх согтон хүмүүсийг архинаас гаргаж болж байна. Чи хизэж хэнийг ч өөрчилж чадахгүй. Чи зөвхөн өөрийгөө өөрчилж чадна. Харин чамайг өөрчлөгдөд бэлэн хүмүүс сонсох үед тэр хүмүүс магадгүй чамаас өөрчлөлт ямар гоё юм бэ гэдээ урам зориг аваад өөрийгөө өөрчилж болно. Тэрнээс чи хүчээр хэнийг ч өөрчлөх ямарч боломж байхгүй. Тэгэхээр эргэн тойрныхаа найзуудыг амжилтанд хүргэнэ гэж яг үндэ байхгүй гэсэн. Тэр хүн өөрөө дотроосоо сэрж амжилтанд хүрэх гэж бодоогүй бол тэр хүн наавчин ч бол нээчин ч бол хамаатан садны хүмүүс найз охин ихнэр нөхөрчин ч бол тэр хүмүүс өөртөө амжилтанд хүрэх шийдэггүй. Миний саяны ярьсан бүх золиосыг гаргая. Ийм хэмжээнд ажлын амьдрий гэж өөртөө бүр дотроосоо бүр сэрж зориг тавьж эндээ бүр бат үнэмшээгүй бол чи хажуугаас 1000 үглээд өөрчлөгдөхгүй. Харин энэ видеон дэр магадгүй энэ видеог 100000 үзлээ гэж бодъё л доо. Надад бол яг тэр ороод миний үг болгон зүрх рүү н ороод би ойлголоо гэж байгаа надад тэр 100 хүн ч юм уу 200 хүн ч юм. Тэр нь л чухал. Тэрнээс биш ер нь ийм видео оруулсан байлээ гэж үзэх хүмүүс надад нэг амар чухал биш. Тэгэхээр миний гол хэлэх гэж байгаа зүйл нь ерөөсөө өөрийнхөө амжилттай хүмүүсээр хүрээлүүл. Чиний найз нөхдийн хүрээлэл, чиний community гэдэг зүйл бол ерөөсөө л чамайг тодорхойлдог зүйл. 5 найз чи ямар байна 6 дахь нь чи байна те. Надад найзуудыг харуул би чамд ирээдүйг чи харуулъя гэдэг үг чи ерөөсөө. Чиний эргэн тойрны хүмүүс чинь яг л дугуугаа олно гэдэг шиг адилхан үнэт зүйлстэй, хардаг хараатай, зоригтой, адилхан стандарттай учраас нэгнийгээ цуг байгаа шүү дээ. Тэгэхээр найзуудаар минь намайг дүгнэ гэдэг чинь тэр л байхгүй. Ерөөс өөрийн чинь найзалж нөхөрлөдөг, өөртөө чинь ойрхон байдаг хүмүүс нь ямар хүн байна чи тийм хүн л гэсэн. Тэгэхээр магадгүй өөрийнхөө найзуудыг хараад эдгээр бизнесээс арчааг өнөө би эдрийг татах гээд байгаа байхгүй гэх юм бол миний бодлоор тэдний буруу биш баха. Чи өөрөө тэнд байгаагаар наа чинь чиний буруу баха. Тэгээд тэндээсээ гарч чадаагүй дэ худлаа тэдрийгээ бухаж яаж байгаа юм шиг ерөөсөө тийм хийгээд ирэхгүй. Эсвэргээрээ зүгээр зам замаа хөөгөөд өөр дээр анхаарад тэгж тодорхой түвшний стандартад нийцгүй хүн болсны дараа ч угсаа хүмүүс танигдаж эхэлнэ, хүмүүс чамтай огтлолцож эхэлнэ. Тэгээд тэнцэнээсээ дараагийн шин нөхөрлөл, хамтрал, хүрээлэл үүсгээд явсан хамаагүй цаг хэмнэнэ гэж бодож байна. Тэгхгүйгээр хүнийг өөрчлөх боломж байхгүй. За энд хүрээд би 21 дадлын эхний 10 дадлыг нь та хэдэд хүргэлээ. Үлдсэн 11 дадлыг нь дараагийн видеогоор та бүхэнд хүргье. Анхаарал тавьсанд баярлалаа.